За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн уншлагаар болохоор нөгөө сингл хүмүүс маань хизээ хань жилтэй болох вэ гэдэг уншлага хий гэж бодлоо. Тэгээд та бүхэн маань 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа үл авч сонсоорой. За ингээд 1-р группийнхаа уншлагыг эхлэе. За та бүхний маань хувьд болохоор ерөнхийдөө цаг хугацаа бол орно гэж байна. Тэгээд нөгөө айгүй их тийм хүчрхэг ганцаараа яваа сурцсан ч гэдэг юм уу те. Эсвэл ганцаараа угаасаа тэгээд нэг одоо энэ одоо эргэн тойрны хүрээлч гэдэг юм уу, энэ нийгэмч гэдэг юм уу, одоо ингээд нөгөө хүнтэй суугаад жаргах нь их ховрын байна. Тийм учраас одоо би зүгээр л ингээд өөрөө өөрийнхоороо явж байгаа дуусна ч гэдэг юм уу, нэг тийм өөрөө хүсээгүй ч тэгээд өөрийн чинь өрөөлийн амнаас биш өөрийн чинь амнаас гарцсан үгийн төлөөс болцсон явж байгаа хүмүүс сонсож байгаа юм байна. За тэгэхээр нөгөө өрөөлийн амнаас бас өөрийн амнаас гарсан төлөөсийн юмд оноох юу унтсан гэхээр ерөнхийдөө нэг жоохон тийм цаг хугацаа болвол орно. Тэгээд дээр нь одоо нөгөө нэг тэгээд яагаад тэр хүмүүс тэгээд нөгөө за яг нөгөө хантай ажилтай гэр бүлтэй найзлуудаа найз охинтой тэгж явж байгаа хүмүүс зөндөө их баяр баясгалтай жаргаж байгаа цэнгэж байгаа тавилан цай их олон байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг тэрийг нөгөө нэг бүгдийг л болохгүй байгаа юм шиг ингэж их үзсэн ярьсан өөрийнх нь хүрээлж бас тийм байж магадгүй. Тэгээд нөгөө нэг юм холдор явж байгаа гайг үгээр дутцсан гэдэг шиг тэгээд нөгөө нэг би алдаж үтсэн би ингэж үтсэн. Гэхдээ одоо бол би бол дахиж тэхгүй ч гэдэг юм. Ингээд нэг юм хоёрын хооронд нөгөө нэг чадахгүй ээжэж гэдэг чаашаа юм те. Гэхдээ нөгөө нэг амьдрал тэгээд нэг хоёрын хооронд юм дээр ам гарцсан хүмүүс сонсож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үгийн төлөөс болцсон хүмүүс сонсож байна. Тэгээд нөгөө дээр нь нөгөө нэг юм хоёр ч биш нэглэдэггүй юм сонголт дундаас одоо ингэ сонголтоо хийгээд тэгээд нөгөө буруу сонголт хийсэн тийм хүмүүс сонсож байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө алдсан онсон хүмүүс бол сонсож байна. Тэгэхээр нөгөө хосын амьдралтай байж үтсэн тэгээд одоо бол юугүй болцсон хосгүй болцсон юм хүмүүс сонсож байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр болохоор нөгөө үгийн төлөөс гэдэг юм чинь их жоохон хатуу байдаг шүү гэж юу яж сануулж байна. Тэгээд нөгөө өөрөө өөрийнхөө нөгөө тавилан заяагаар ингээд үүлийн унтраацсан мөртлөө өрөөлийн хийсэн үлийг одоо ингээд нөгөө зөв зөвлөн болсонгүй гэж буруутгах байгаа хүмүүс ч хэл байгаад байна. Тэгэхээр нөгөө нэг юм яагаад ингэж нөгөө нэг яагаад өөрөө өөртөө бурууг нэлзаахгүй ингээд дандаа өрөөл бусдыг ингэж нөгөө юу яаж ядг юм бэ? Үг үйлдэл бодлороо ингэж яагаад ингэж унтрааж ядг юм бэ гэсэн юмыг бүрөөс чинь бас асууж байгаа юм бас байгаад шүү. За тэгэхээр нөгөө одоо нөгөө нэг хэсэгтээ нөгөө яарад яах вэ гэдэг юмыг л өөрт чинь хэлээд байх юм. Гэхдээ бас 3 жилийн хугацаа болвол одоо ойр нэгрээ явахад бол урт хугацаа ахгүй юу. Тэгэхээр нөгөө элдв бусын үгийн төлөөс үйл тавилангаа ингэж өршөөл ирээд одоо үйл тавилангаа гэрэлтүүлсэн дээр шүү гэдэг байх юм. Тэгэхээр нөгөө одоо нөгөө өөрөө яг нөгөө нас нь жоохон бас хэвэж байгаа ч гэдэг юм уу те. Бас нь жоохон эдэр нас өсвөр нас биш одоо яг эдэр нас жоохон хэвэж байгаа. Эдэр нас жоохон ингэж аргашаа явж байгаа хүмүүсийн хувьд болохоор за надад нэг юу болдов гэжтэй яав гэжтэй гэд ингээд нөгөө нэг их хоошоо суудсан тавилантай байгаад байгаа юм байна. Тэгэхээр нөгөө тийх шаардлагагүй гэж. Тэгэхээр нөгөө нэг дэлгэр заяагаа олоорой гэдэг имийг л хэлээд шүү заа юм. Тэгэхээр нөгөө ямар ч байсан нэг юм 3 жилийн хугацаанд нэлээд их асуудал өрнөх баха. Тэгээд нөгөө нэг 3 жилийн хугацаанд зөв буруу хүнээ сонгож шархалж үзэх бах. Бие сэтгэлийн их тийм нөгөө хатуурхалд идэх бах. Тэгээд нөгөө сүултээ нөгөө хүнээ таньна гэдэг чинь тий. Тэгэхээр хүнээ таньж эхлэх бах гэдэг юм хэлж байна. Тэгэхээр нөгөө одоо нөгөө алдсан нөгөө алдаж болохгүй боломж гэдэг шиг тий. Нэг одоо яг энэ хугацаанаас ингэж тоолоод яг 1 жилийн дотор бол нэг юм хань төшигтэй болчих гээд байгаа хүмүүс бас байгаа байна.
Гэхдээ нөгөө нэг ягаад ч юм одоо нөгөө юу гэсэн юу төлөөстэй хүмүүс яагаад байгаа байхгүй юу? Одоо нөгөө хүний үнэтэй амьдэрсэн юм уу? Одоо нөгөө тавлин заяа угаасаа болохгүй шүү дээ. Таяр бүтэхгүй шүү дээ гэдэг ахт нь хүчилж нийлсэн юм уу? Нэг тиймэрхүү юмнаас болоод нөгөө өөрийнхөө дэлгэр заяаг их унтраасан гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ ямар ч байсан өөрийнх чинь одоо нөгөө эрэгтэй хүн болоод эр заяанд чинь орхичихгүй, эмэгтэй хүн бол эм заяанд чинь орхичихгүй гэж байна. Ямар ч байсан төшөөх толгуурыг бол олж өгнө, заавал ингэж учруулна гэдэг юм хэлж шүү за. За тэгээд өөрт чинь одоо нэг зүйлийг ингэж хэлэхэд юу яах хэрэгтэй юм бэ? Бүх зүйл ингээд нөгөө нэг шинээр хэлж байгаа. Одоо нөгөө нэг босгосон барьсан тэр амьдрал ингээд бүгд унаад унтраад ингээд бүх юм чинь ингээд нөгөө нэг эргэж зэрэг хэрэггүй болцсон юм шиг л юм байгаад байна. Одоо XT-гээ ч гэдэг юм уу те. Одоо угаасаа ерөөс ойлголцохоо бэлдсэн гэд. Тэгвэл нөгөө ивэл буян гიშгээ өгсөн тийм хүн гарч ирнэ гинэ. Тэгвэл нөгөө чи хизээч бити нөгөө нэг чи тавилангаа даатгадаг байгаараа арыг нь дандаа бити даадаг байгаараа гэдэг шүү за. Тэгэхээр нөгөө чи өмнөх амьдралдаа тэгж алдсан юм чинь одоо чи хайрлагдах хэрэгтэй шүү. Чи заавал арыг нь даагч байх ёсгүй шүү ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмыг бол өөрт чинь хэлж जैन. Тэгтээ чи энэ юмд итгэн үү байна уу? Одоо тэгээд өөрөө мэдэрээ ямар ч хэсэн нөгөө төлөг бол хизээч хотлоо хэлдэг учраас өөрт чинь ингэж хэлээд дээ шүү. За юу. Эргээд лав нөгөө нэг X-тэйгээ хизэж бити хил ам хийгээрээ эргэж бити нөгөө нийлэх гэж хичээгээрээ за. Тэгээд тэр нөгөө нэг хэрэлдэн уралдан барин тэр нөгөө машин тэрэгний асуудлыг одоо эд хөрөнгө хуваалцах байх гэдэг юм уу те. Өмнөх амьдралаасаа ч үт юм. Би чамд өөр юм мөнгөөр авч өгсөн шүү дээ ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү юмтай ингээд орооцолтоод юу яагаад байх шаардлага байгаа ч юм уу ч юм айгүй сайн бодорой. Чи үнэхээр тэр тавиланг дахиад өөрөө авах бидтай шаталтай байгаа бол заавал тэр нэг эд материалын үлдээ ингэж орооцолтоол тэгээл тэр нөгөө нэг айхтар ийм хатуурхал юмыг авчаад л эргээл X-тэйг ингэж холбогдоод авах ямар ч шаардлага байхгүй гэж байна. Тэгээд ингээд нөгөө хууль шүүх мөнгөөр ороод ингээд нөгөө нэг чамдар ингээд өөх түүх үүсэл явчих штэ тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг дараагийн чинь дэлгэр заяанд энэ бол их айхтар том нөлөөлөх юм биш үү за юм. Нэрээ шүү. Тэгэхээр энийг ингээд аягүй сайхан бодож тэгээд нөгөө нэг чам руу нөгөө нэг дандаа нэг тийм худлаа юу явуулаад байх юм. Нөгөө нэг дүр исгсэн хүн одоо магадгүй нөгөө чам руу ингээд нөгөө нэг юм болсон болоогүй фэйсбүүкээр ч юм уу инстаграмаар ч юм уу тий утсаар ч юм уу ингээд хэн мэддэхгүй мессеж явуулаад сайн уу танилцъя уулзах учрах уу гэл ингээл элдв бусын бичээд байгаа ч юм уу те ингээл нөгөө юм ингээл хийгээл тэгээд чамааг дагаж мөрдөж мөшгөөд байгаа тавилан ч бас байгаад нь штэ. Тэгэхээр энэ нэг ийм муухай балаа юмнуудаа ингээд орхичихоо юу салгуулчихаа тэгжээч нөгөө нэг айгүй их тийм сайхан юу ч нэрх гээд ах юм. Тэгээд угаасаа нөгөө нэг хүнд итгэх аргагүй болцсон штэ. Тэгэхээр нөгөө нэг тэр юмд бити итгэхээрээ магадгүй нөгөө чиний утсанд чинь ингээд аягүй сайхан гоё юм ингээд мессеж энтер ирчихэл байгаа хэл та. Тэгтээ нөгөө тэрийг чи нөгөө хин хинбэ гэдгийг аягүй сайхан дэнслээрээ. Нөгөө чамд өш сансан хүний юунд өгөөдөл тунчив да гэдэг юмыг бас юу яагаад тийш шүү за хэлээд шүү за. Гэтэ ямар ч байсан чамааг хорвоо ертөнцид бол юугүй эргүү эмгүү орхихгүй гэсэн шүү дээ тий. Эрэгтэй хүмүүс сонсож байгаа бол эмгүү орхихгүй юу эмэгтэй хүмүүс сонсож байгаа бол эргүү орхихгүй гэсэн шүү дээ тий. Тэгэхээр нэг зам зүрийн нэг тийм худлаа хачин багийн нар ер нь их таарад идэг юм байна. Одоо яах ч байгаа ч мэдхгүй нэг тийм нэг золбон гарууд байдаг шүү дээ тий. Яг нэг бүхэл бүтэн амьдрал ярихгүй тэгэл өнөө маргааш нэг тий нэг юм шоу зингийн элдв бусын нэг юм хоёрын хооронд нэг тийм
тийм багийнуудаас ер нь жоохон хол явах хэрэгтэй шүү гэдэг. Тэр хизээж чамтаа нөгөө нэг тийм юу болохгүй. Хааны ижил чиний өөр зүрхний анд болохгүй заа юу. Тэгэл зүгээр чамааг ингээл шархлуулаад уйлуулаад унтраагаал тэгэл орхино. Тэгээд нөгөө нэг юу найз байж хагаад найз биш болсон хүмүүсээ дахиж үгүй найзаар нэмэрээ. Тэр хүрээлт чинь багтахгүй нэг юм юу хогийн гар байсан болохоор холдсон шүү гэдэг юм хэлж байна. Тэгээ шинэ хүрээллээ нэм. Шинэ хүрээллээ нэм, шинэ юм юугаа нэм гэж шүү за. Шинэ ажил карьер юу гэдгийг те тэр бүх юмаа ингээд нэмээчээ гэж байна. Энэ бол яхахгүй шүү за юу. Тэгэхээр энийг ингээд айгуу сайхан бодороо. Тэгээд нөгөө үс гизгээрээ бити ингээ оролдоод байгаа ч тий. Тэгээд нөгөө элдв бусын нөгөө тод өнгийн мөнгөний элдв бусын юм л ингээл түрхээл ингээл нэг өөрчлөл одоо уг нь ингээл өөрчлөлтийг хүсээд л ингэж л байгааг нь ойлгож ил байна л да. Тэгэхээр нөгөө зохимжгүй байдаг шүү л гэдэг юм хэлээд байх юм. Тэгээд одоо нөгөө чамайг мөсөлхийн үеэд авчихаа гэж. Мөсөлхийн үеэд авсны дараа нөгөө их сайхан аз жаргалтай гэгээ гэрэлтэй имиж нөгөөё гэж байна. Одоо чи бол яг уналтынхаа цэг дээр байгаа хүүхдээ байгаа шүү за. Одоо уналтын цэг гэдэг нь болохоор амьдралын нөгөө нэг хамгийн хатуу туулж болохгүй зүйлийг туулж байгаа. Ягаад ч юм энэ дээр ингээд нэг юм хайртай дотны хүнээ алдсан, хайртай дотны хүн нүүр буруулсан, одоо нөгөө мөсөлхийн үеэсээ яаж гарч ирэх үү гэдгээ ерөөсөө тэр өөрийнхөө өөр төрөө ингээд үүссэн эрхэн тойрны мөсөлхийн үеийг одоо яаж даах вэ, яаж чайлуулах вэ, яаж тэндээс ингэж гарч ирэх үү гэдэг юмаа ингээд мэдхгүй ингээд тэмчиж байгаа. Тэгээд зүүд нөрний үүдж байгаа. Тэгээд жинхэнэ л одоо нөгөө нэг жинхэнэ одоо өөрөө чинь гарцанд нь гаргачихж байгаа юм шиг санагдчихж байгаа. Тэгээд нөгөө хамгийн өөр зүрхний хүний алдсан хүн сонсож байгаа байхгүй юу? Тэгэхээр эдгээр бүгдийг даван туул тэгээд нөгөө одоо энд бол их сайхан хамгаалттай хүмүүс сонсож байна. Тэгээд тэр хамгаалтандаа аягүй сайн итгээрэй гэж шүү за. Тэгээд нөгөө магадгүй нөгөө хамгаалт аваагүй хүмүүс байгаа бол их хамгаалттай байх хэрэгтэй шүү гэж. Тэгэл зүгээр тэр цаана одоо үнэхээр их гэрэлтэн, гийгээр нь амьдралын одоо мөн чанарыг их сайхан ойлгоно гэж шүү за. Тэгэхээр нөгөө нэг хизээч битгий гундаараа. За тэгээд нөгөө ганцаардлаа гэхдээ нөгөө гантэг чулууг нэгээрээ дэрлэхгүй шүү гэж байна. Ганцаардлаа гэхдээ нөгөө хундаг дарсыг нэгээрээ хүртэхгүй шүү гэж байна. Чамд зөндөө олон тавилан заяа ирнэ. Тэгэхээр нөгөө эдгээр хатуурхлыг хизээч битгий үзүүлээч гэж. Бид өөрийгөө энергэд үз, хайрлах гад үз, гэгэрхэд үз. Одоо нөгөө мэлминт чинь их гониг суусан байна. Тэр одоо тэр гониг гансарлыг одоо миний хүүхд юу ячгаа л гэж хэлгээд байна. Сарнайчгаа, тавилан зайгаа гэрэлтүүлчихээл гэж хэлгээд байна. Яагаад бүх юмыг ингэж хар бараанаар ингэж төсөөлөд байгаа юм? Уг нь хичээгээд л одоо ингээл гэгээ гэрэл болгочихъя гэл одоо энэ л үйл дом хийлгээл явж л байгаа хүмүүс байж л байгаа юм байна. Гэхдээ яагаад юу за ямар ч гэсэн дэлгэр зэяга олох хэрэгтэй шүү гэж би хэлэх гээд шүү за. Чадал хүчээ хураагаад эд бидээ гаргах юм бол чамд үнэхээр их тийм юуны пед байгаад байна. Тавилан заяаны бид одоо магадгүй чи нөгөө нэг бүх зүйлээ нөгөө нэг тэгшлүүлсэн ч хүн байж магадгүй юм байна. Тэгээд тэрийг хүлээж тэсэхгүй л ингээл бохомдоол ингээл яг боогдчих гээд байгаа байхгүй юу? Тэгээд яагаад энэ дээр нөгөө нэг өөр төр чинь бас нэг юм гараад байх юм. Хизээч нөгөө тавилан заяа ирэхгүй юм шиг тэгсэн мөртлөө одоо нөгөө өөрөө ингэж ганцаардаж үзээгүй юм шиг яагаад тэр
тэжээвэр амтнаа өгөөдүүлж орхисон гэж асуучмаар юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Чамайг хүлээж л байгаа. Нэрээ шүү. Айгуу сайхан тэр одоо нөгөө зүгээр л орхицсон. Тэгээд хизээч биелэхгүй одоо бөмбөлөг болоод сарнчих үлийг хизээч бити нөгөө нэг хүслээ гүцэн биелүүлнэ гэдэг ингээд нэг юм зургалж бичээтэй л та. Одоо нөгөө яах нөгөө нэг их олон сэтгэл зүйчнэр гараад ирсэн юм лээ. Их олон коуч одоо юу ч гэдлээ тэр юмнууд нь гараад ирсэн юм гинлээ. Тэгээ тэр хүмүүст би бол нөгөө нэг ингэж хэлмэр санагддаг байхгүй юу? Хүний зүрх сэтгэлээр хизээч бити ингэж тоглосоо л гэж боддог. Яагаад гэхээр хүний нөгөө нэг унтарч яваа сэтгэл дээр тоглолт хийгээд өөрийнхөө лаг асаагаал яваад байдаг. Өрөөлийн лаг асааж чаддаггүй те. Ийм байгаад байгаа байхгүй юу? Яг л биелэх юмаа л бод. Яг чадах юмаа л бич. Хизээч нөгөө нэг одоо баг ингээд хорвоо ертөнцөөс одоо ингээд байхгүй болоод сарнцсан ончинч биелэхгүй тавилан бичээд чи өөрөө ялж байгааг нь л нэмэр байхгүй юу? Тэгэхээр нөгөө ямар хүн дээр яаж хандах вэ те? Хэн үнийн хэлээд байна, хэн худлаа хэлээд байна гэдгийг дэнсэлж сураач те. Юу ч хэлэх вэ гэдэг шиг нэрээстэй юу ч хэлэх вэ л гэж хэлчихмээр юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Өөрийн чинь уг дэдсийн үйл тавилан уг нь их сайхан гэрэлтэй гэгээтэй юм байна. Тэгээ дээр нь ингээд яагаад нөгөө нас орчоод одоо хүнийг ингээд оршоод гэжтэй тий. Тэгэхээр нөгөө нас орчоод оршуулсан нэг их мянган жилийн өмнө 100 жилийн өмнө ч гэдэг юм уу тийм удаан хугацааных биш заа юу. Ойрын хугацааны. Гэхдээ хинт ч дурсагдаагүй, энд ч гай болоогүй. Тэгээл ингээд өнгөрцөн хүний хоёр тавилан байдаг юм байна. Тэгэхээр тэр хоёр хүний тавилан заяаг яагаад ирэхгүй байгаа юм? Яагаад дурсахгүй байгаа юм? Хаана оршоосныг ч мэддэггүй юм шүү баг. Эсвэл ял там юм шиг, ялцсан юм шиг бодож аваачаад орхицсан юм уу? Тэгэхээр нөгөө эдгээр бүх зүйлээс болоод одоо нөгөө нэг чиний нөгөө гэрэлтэйгээд явах тавилан чинь хугаслагадаад байгаа шүү заа юу. Тэгэхээр айгүй сайхан бодороо уг нь ингээд насан туршсан хүн бод одоо нөгөө жинхэнэ нөгөө морин унсан ханхуу гэдэг шиг морин унсан ханхууг ингэж хөсөн хүлээгээл санаан зургаар чинь шууд ингэж хүрээд ирэх тавилан бол биш байгаад байна гэж хэлээд нь штэ. Хатууч гэсэн их гачлантаа сонсогчиж магадгүй. Яа харахгүй нэрээ өстөө нэрээ үнэхээр тэр төхөөгүй утсан байна л гэж баг хэлчих гээд шүү заа. Тэгэхээр нөгөө аюу сайхан хуучин ухаантай бай, дэлгэр заяатай бай, насан турсан хүн байна да тийм ээ. Юмны наадах цаатахыг хийж ойлгодог байл та. Яагаад ч юм бэ? Тэгээд энэс цаашаа нэг тийм үйлдэл тиймэрхүү санагдчихлаа. Тэгээд нөгөө нэг үр үндсээ өрөөл даатгаад орхисон хүмүүс ч бас сонсч л байна. Одоо нөгөө нэг дөнгөж нөгөө амьдрал нь эхлэж байгаа хүмүүс гэхий хүмүүс сонсч л байгаа л та. Гэхдээ нөгөө яг л нөгөө нэг юу амьдрал дээр гарсан мөртлөө өөрийнхөө үр үндсийг өөрийнхөө тэжээвэр амьтныг ч гэдэг юм уу те өрөөлийн тавиланд даатгаад орхицсон ийм хатурхалтай хүмүүс сонсож байгаа учраас нөгөө ерөнхийдөө нөгөө төлөв цаашаа явхааргүй дахиж нөгөө үйл тавиланд татгааргүй болчиход байна л та. Тэгээд та нар маань амьдралын төлөө хичээж байгаа гэж нөгөө амьдралын төлөө гэдэг үгээр нөгөө аргацааж болдог тавилан байсан бол бүхэл хүний тавилан их гэгээн гэрэлтэй явах л байсан баг. Гэхдээ зөвхөн амьдралын төлөө зүтгээд ингэсэн юм а гэдэг ямиг л одоо дахиж бити амнаасаа урсгаасаа гэж би хүсэж байгаа шүү за. Тэгээд нөгөө нэг та нар маань шаардлагатай болвол ховын уншилгаа аавна үсттэй. Тэгээд
Яагаад ч юм надад нэг тийм гуниг төрөөд ах юм. Өөрийн чинь тавилан зайг ивэлчмээр хайрлчмаар одоо хайртай дотны хүний алдсан юм байна. Одоо чөлөө дуналт ээж орчлон ертөнцөөс сарнихыг хүсдэг юм байна. Тэгээл нөгөө нэг юм өсөлгийн үеэ давж дийлэхгүй байгаа юм байна. Ингээл бүхэд тавилан зайг чинь ингээд харахаар өөрөө өөрийг чинь нөгөө ингээл айгуу сайхан ойлгочмоор энэрчмээр юм шиг л санагдчихээн. Гэхдээ нөгөө ягаад ч юм төлөг нэг юм юутай буучлаа. Гэтэ яах вэ? Нөгөө өөрөө өөрийг чинь нөгөө төшиггүй үлдээхгүйгээд хорвоо ертөнд замгалсан учраас одоо би нөгөө илүү үг нуршаад яах вэ? Тэгээд нөгөө нэг шаардлагатай хүмүүс маань ховын уншилгаа аваад үйл тавилангаас сурна нэстээ. Ямар ч байсан нөгөө нэг авах гэхийн ухаанаар хандах гэхээсээ илүү алхсан мөрөө хараад нэг үзэрэй гэж би хэлчих юм биш үү за. Тэгэхээр нөгөө нэг айгуу сайхан бодоорой гэж хэлье. За тэгээд та бүхэндээ дараагийн бичлэгээр явуулъя. Энэ үргэлж сонссон та бүхэндээ баярлалаа. За ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг эхлэе. За та нар маань хизээ ингээд нөгөө хань ижил төшөө тулгууртай болох вэ гэдгсэн чинь ингэнэ. Ерөнхийдөө нөгөө нэг юу ятсан л гэж байна. Ичи тавилан ханийн тэнгэргүй яваад өнөөдрийг хүрсэн юм байна. За юу одоо нөгөө ханийн тэнгэргүй гэдэг нь болохоор хань ижлээсээ салсан сарнсан. За хань ижил нь залуу зандан насанд нь тэнгэр болсон. Тэ одоо буцсан гэсэн үг шүү. За бурхан болсон гэсэн үг. За 3 дугаарт нь одоо нөгөө өөрөө өөрийг нь хайж явсан, нүүр буруулсан, 3 дахь тэгээд асуудал үүсгэсэн. Хизээч нөгөө бүсгүй зайг нь эдлүүлж чадаагүй. Ийм тавилангийн нөгөө үйл давтагдаж байна гэж байна. Одоо их л тэмцээд байдаг. Тэгэхээр нөгөө ерөөсөө тэр тэмцэл нь ерөөсөө тавилан заяа болохгүй байна гэж. Яа харахгүй тэгж юу төлөв тэгж хэлж шүү за. Тэгэхээр нөгөө нэг өөрөө өөрийнхөө би энэ хүмүүсийг бол та нар маань ингээд нөгөө ханийн заяа дуудуулна, ханийн тэнгэр дуудуулна гэлдэгдэг штэ тий. Тэгээл нөгөө нэг бие сэтгэлийн ариуслал болно гээл одоо ингээд нөгөө нэг бурхан шүтэн гандан хийд тий. Одоо бөө юу гэдгийг үзмэрч домч тэр бүх зүйлээрээ ингээд яваад ингээд үйл тавилангаа тэгшлүүлээсэ гэж бодож байна. Ягаад гэвэл нөгөө ихийн үйл давтагдж байгаа учраас нөгөө юу цаг нарыг заадаггүй байхгүй юу? Хизээл болчих тавилан. Гэхдээ нөгөө нэг бүх юм чинь одоо ихийн талаас хаагдмал учраас тавилан давтагдж байгаа учраас тэр үлээрээ л явна гэдэг нэг юм чиг шулуун юм заачаад байдаг шүү. За юу. Тэгэхээр нөгөө хатуу тавилан уншсан бол өршөөгөөрэй. Тэгээд яа харахгүй нөгөө үлийн лүргөө үнэн гэдэг шиг иймэрхүү юм байгаа учраас нөгөө өөр чинь хэлэхгүйгээд арга байсангүй тэгээд за таалагдахгүй бол зүгээр энэс би чинь хантай ажилттай штэ би чинь төшөлтгууртай штэ ста нэрээ юу гэдгийг яадгийн гээл одоо юм минутаас ингээл худлаа уншиж जैन худлаа төлөв тавьж гэнэ гэдэг хүмүүс ярих гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр за тэгэд үнэхээр тийм хантай төшөлтөй талхтай явж байгаа хүмүүсийг би бол өгөөсөхгүй. Тэгээд тэр тавилан заяа нь яагаад ингэж нөгөө юм алалцаан донд өнгөрсөн гэж баг асуучмаар юм шиг те. Иймэрхүү байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө би бол ингээд зөвхөн нөгөө сингл хүмүүсүүдийг хизээ яах вэ гэдэг дээр л би ингэж уншлага хийж байгаа учраас надтай нөгөө нэг юм гэр бүл нь ингээд докторгүй байгаа хүмүүс надтай би тий хил ам хийж алцж орж ирээ дээ л та нарт зориулсан уншлага биш байхгүй юу. Тэгэхээр нөгөө энийг аягүй сайн бодорой гэж би хэлэх гээд шүү. За юу. Тэгэхээр нөгөө өмнөх амьдрал нь тэмцэлтийн дунд өнгөрсөн одоо нөгөө бүтэн үлдээчих гээл ингээл одоо бүр ингээл аргаа бараал ингээл бүх зүйлийг хийлэгдэг те иймэрхүү тавилан дээр ингэж байна. Тэгэхээр нөгөө ихийн одоо тэр удам угсааны тэр үлийг л ихэж тэгшлэн тэгжээш та нар минь дэлгэр заяатай явна. Тэгээд ягаад ч юм энэ дээр ингээд нөгөө нэг юм өнчрөл гансрал үтцсэн хүмүүс айгүй их байгаад байна. Тэгээд бурхан шүтэний догшролтой ч хүмүүс байна. Шүтэх ёстой юм шүтэж дийлээгүй, шүтэх ёсгүй зүйлийг амлиулах гэж хичээсэн, аргацаасан тий
Иймэрхүү юм нөгөө нүдэн болоо чихэн дөлий гэдэг шиг одоо нөгөө урсгалаараа л ингээл нөгөө бүгдийг ингээл хүний үгээр ингээд хийждэг ч юм уу. Иймэрхүү тавилантай хүмүүс айгүй их сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө одоо өөрөө өөрийгөө энэрх цаг нь олжээ гэж байна. Айгүй сайхан өөрөө өөрийгөө инрээрээ хорвоо дэлхийн уг нь одоо өөрт чинь ингээд ивэл буян гიშгэ айгүй сайхан бэлдсэн байгаад энэ шүү гэж шүү. За юу. Тэгээд нөгөө нэг өөрөө өөрийгөө инэрхээс гадна өрөөлийн тавиланг инрээчээ гэж байна. Өр үндэс удам угсаа одоо хинээч тавилан бай их сайхан инэрдэг, хайрладаг, өгөөж буян ишгээ хүртээдэг байгаа ч гэдэг юм хэлээд шүү. За тэгэхээр хэн дээр нөгөө нэг айгүй их тийм уужим ухаантай дэлгэр заяатай байх хэрэгтэй байх шүү. За юу тэгэхээр нөгөө нэг одоо миний хүүхэд одоо нөгөө юу хаан өрөөлийн хүүхэд зарц гэдэг шиг тий өрөөлийн хүүхэд мэлхий чөлөө нэг тийм хатуу үг ингээл монголчууд яриад байдаг шүү тий. Тэгэхээр яг тэрэн шиг нэг тийм үйл тавилан хизээч бити үзүүлээрэ гэдэг юм дээр л ингэж юу яагаад шүү. За өөр дөр чинь тэгж их анхааруулж шүү. За юу тэгээд нөгөө энэ одоо хатуурхалтай тавилан ингэж засаж залуулсны дараа за юу одоо бүр өстө үнэхээр айхуу сайхан тийм дэлгэр заяаг олноо. Хорвоо ертөнц юм гэдэг нэрээс та яг л цаг хугацаанд эрдгийм байна да гэд хүн ингэж юу яана бодно гэрэлтэн. Гэхдээ нөгөө одоо эндээс ингээд нөгөө нэг одоо нэжгээд хүн надлуу ингэж хэлэх гэж байгаа байхгүй юу. Өө зөндөөл юм хэлгсэн зөндөөл ханийн зэя дуудулсан хүн аргаа бардг юм бэлээ. Юу ч болоогүй штэ юу ч тэгээгүй штэ гэж ингэж гондж байгаа байхгүй юу. Эн чинь бол үгүй байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг айгүй сайхан тэр нөгөө нэг удам угсааны тэр нэг үйл тавилан ингээд зөв таслуул зөв тэгшлүүл тий. Тэгээ дараад нь ингээд нөгөө айгүй сайхан тавилан заяагаа ол гэж би хэлнэ. Тэгээд нөгөө хамгийн гол нь өөрөө чи нөгөө нэг ийм асар ийм орон зайг үлдээсэн. Одоо тэр нөгөө өмнөх одоо хүнтэй хүмүүс их айгүй их сонсож байна. Тэр хүн л байхгүй бол амьдрал нь дууссан юм шиг ингээд нөгөө хий хоосон орон зайг ингэж үлдээсэн учраас одоо нөгөө өөр төр чинь ийм хатуурхал ирж байгаа шүү. Түүнээс ш хорвоо дэлхий болвол танд хосгүй жаргалыг өгсөн өгнө. Хосгүй жаргалыг өгнө заяа. Өгсөн гэж хэлэх нь одоо хаашаа юм одоо нөгөө яа харахгүй нөгөө хорвоо дэлхий болвол ингээл нэг гигэн аниртай үлийг бол өгсөн юм байна. Гэхдээ яа харахгүй нөгөө асар их ийм дарамж шахалт гомдол тэгээл доромжлол те энэ бүхнийг ингээд үүрээд гарсан хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө энэ дээрээ л нэг тийм даван туулах тэр үлдээсэн тэр орон зайг л нөхөх үйл хэрэгтэй шүү л гэдэг юм хэлж байна. Би зөндөөл их итгэсэн зөндөөл их хүлээсэн. Надад даанч тийм өгөөгүй нэрээгүй шудраг бус байсан. Яагаад тэгээд шудраг байх цаг хугацаа боломжийг нь олохгүй ингэж худлаа одоо гоншгонож гэдэг юм уу те. Ингээд өөрөө ингээд гониг гансралт хийгээд ингээд явж байгаа юм. Тэгж болохгүй байхгүй юу гэж энэ заа юу. Тэгэхээр одоо өөрт чинь дэлгэр заяа ирнэ. Гэтэ бити нэг хамгийн түрүүнд бити ингээд гомдол нэрэл гоншгоноол уйлан дуграал ингээд л та. Тэгэхээр нэг хорвоо дэлхийн чи тэгвэл тэр үлдээсэн орон зайгаа хинээч нөхөхдөггүй юм шиг яагаад ингэж гансарсан юм бэ? Тэр орон зайг чинь ингээд нөхөхийн тулд цаг хугацаа эрэхтэй болдгийм байгаа эцтэй гэж хариуг нь хэлж шүү. За юу. Үнэхээр орон зайг чи бий болгосон юм байна. Тэгээд нэг бити тэгж юу яаж л да. Хүний гол нь гэдэг чинь хүмүүн заяаны тавилан биш байхгүй юу? Чи хүний голч харьцсан юм байна. За юу. Энэний байж байгаа нэг халтаасан юм. Энэний байж байгаа нэг тийм юуны биеийн хүчний ажил хийдэг, барилга хийдэг, газар ширээ ухтын халтаасан юм ч гэдэг юм уу те. Амьдрал тэр хүний тавилан заяа голоогүй байхад чи голж ярьдаг хин юм бэ гэ баг асуучмаар юм шиг санагдаж шүү. За юу. Тэр хүн өөрийнхөө амьдралыг аваад явж штэ бүгдийг ингээл бүтээж штэ болгож штэ чадчих штэ. Зүгээр бэлэн байгаа хаавсанд алхаад орохын оронд хоёул амттай зүтгээд аяг цагаа хувааж яваад гэдэг шиг тий. Аяг хоолоо хувааж идээд халуун тэр ажил дээр нэгэд халуун хоолоо бариад гүйж очих хэмжээний тийм дэлгэр заяатай байгаач. Тэгжээч өөрийн чинь талан заяаг гэрэлтэх юм байна штэ.
Юм амар тийм нөгөө нэг дэлхийн лидер тийм юмыг ингэж хүссэн мөрөөдөөд тэгээд нөгөө өөрөө өөрийн чинь араас ингэж гүйж байгаа одоо нөгөө их үнэн сэтгэлээсээ илэрхийлж байгаа хүнийг дордлоод идтiin те. Тэгэхээр одоо яаж ингэж одоо сингл хүн маань яаж нөгөө нэг ноён нуруутай болох вэ те. Айгуу сайхан бод өөрөө өөртөө дүнэлт хийжиж чиний ноён нуруу би болохгүй чинь айгуу ингэж юу яах юм бэ шүү заа юу. Дэлгэрэх юм бэ шүү заа юу. Тэгээд нэг л их л олон хүрээлэлтэй хүн. Айгуу тийм сайхан нөгөө найз нөхөд тэ өөрөө өөрийн чинь үнэлтэд хөөрөгдөг чи гой сайхан гоё үзэсгэлэнтэй охин шүү, үзэсгэлэнтэй бүсгүй шүү, ийм сайхан шүү. Нас намбанда одоо баг чи тэдэн настай гэж хэлэхээргүй тийм залуухан харагддаг шүү. Гэдэг дээр нь хөөрөөл ингээл гэрвэл гівсэл ингээл явж байгаа байхгүй юу? Үгүй байхгүй юу эн чинь. Энэ бол өстой эзэж үгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө эрэгтэй хүмүүс сонсож байгаа бол бас л нэг тийм чи их джентльмен залуу чи бол өстой нэр бүх хүмүүс бүх охин өсгөж чамд сайн. Одоо тэдэн настай их чамд хүртэл сайн гэж байгаа юм чинь тэрэнд нь хөөрөөл баясаал ингээл яваад ах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Та нар угаасаа яг ингэж явж байгаа л хүмүүс юу яаж байна? Энэ группийг сонсож байна. Тэгэхээр нөгөө нэг хүний амьдрал чинь их сонин шүү. Хүний амьдрал их агуу шүү те. Нөгөө алга эргүүлэх дайны ингээд хөрөвчдөг шүү. Одоо өөрийг чинь ингэж хөрвж байгаа тавилан заяа нэг л өдөр байхгүй болно. Тэгэхэд та хинээрээ үлдэх юм бэ? Та өөртөө л одоо сүдэрчин л байна. Яг худалчинд. За юу. Тэгэхээр нөгөө нэг юм айгүй сайхан юм энэ ноён нуруутай яваад хаач. Бүхнийг ойлгодог, дэмждэг те. Хүнийг ялгаж харьцдаггүй. Нэг юм айгүй юм гоё уучин байгаач. Та нарын тэр тавьдаг зааг, шалгуур одоо тэр хүн тийм л байж намайг хайрлах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Хорвоо ертөнц тэр хүний чинь харилцсан байхад та нар шалгуур тавьдаг хий юм бэ гэж одоо бүр ингээд юу асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө та нар өөрөө өөртөө дүгнэлт хийчээд нөгөө сайхан хань төшиг юу ягаарай. Хэлээрээ. Тэгээд нөгөө намайг нэг ингээд маш их тийм гондуу болохоор, ядруу зүдрүү болохоор, өнгө зэмжгүй болохоор, ажлаасаа халагдсан болохоор ч гэх юм уу те. Намайг хаяад явсан штэ энэ хүн гэж минутаас маргаж байгаа хүн бол байна. Би бол тэрийг ойлгож байна. Үнэхээр ойлгож байна. Яагаад ойлгож байгаа гэхээр одоо энэ уншлага зөвхөн таны төлөө зөвхөн та ойр ганцаараа сонсоогүй учраас та нөгөө өөртөө нөгөө нэг хүлээж авах юм аа хүлээж аваад хүлээж авахгүй юм аа буцаагаад ингээд гаргаад явуулаарай заа юу. Тэгэхээр нөгөө нэг яхахгүй таныг бол тэгээд нөгөө нэг юм жинхэнэ дордлоод үлдээсэнтэй гэдэг шиг тий. Гэхдээ тэр хүн бол нөгөө нэг юугаа хүлээн одоо үлийн үр гэдэг юм бол хорвоо дээр уг нь байдаг. Гэхдээ нөгөө нэг айгүй сайхан ягаад ч нот битээ гэж хомдлороо л гэж би хэлэх гээд байгаа. Жинлүүрийн тунхаан жигд байна уу? Одоо нөгөө элдв бусын үйл байна уу гэдгийг одоо нөгөө дэнслэх тавилан зяан дэнсэл чинь заа юу. Тэгэхээр нөгөө нэг миний өдөөс маргаж байгаа хүмүүст би бол үнэхээр их юм хэлмээргүй байна. Ягаад гэвэл та нарын маань зөвшөөрөл гэж би хэлэн заа юу. Одоо зарим хүмүүсийн хувьд бол өстой үнэхээр тэгж гундаад орхигдсон тавилан бол байна. Яагаагүй гэхвдээ гэд хэлж байгаа байхгүй юу. Нэрэл яагаагүй гэхвдээ өстой нэрээ бүгдийг болгохгүй тэнцүүлчих гэлтэй ингээл гүдэг байсан тавилан заяаг чинь би ойлгож байна. Тэгэхээр та нөгөө бити нөгөө миний өдөөс ингээд нөгөө уншлагын өдөөс ингээд нөгөө бодол санаагаараа ч гэдэг юм уу хэлээрээ ч гэдэг юм уу те бити ингэж юу ягаараа хатуурхаараа яагаад гэвэл энэ зөвхөн танд зориулагдсан уншлага биш болохоор нөгөө уужуу тайвнаар хүлээж аваад нөгөө авахыг аваад хаяхыг хаяараа л гэж хэлэх гээд байгаа шүү за. Үнэхээр би тэгж хэлж байгаа шүү. Тэгээд та би бол ингээд энэ группийг сонсож байгаа хүмүүсийг би үнэхээр уул усны догшролтой хүмүүс сонсож гин. Тэгээд дээр нь одоо аял давий гэл ингээл амар их хүсэл мөрөөдөл байгаа мөртлөө хүслээ биелүүлээгүй хүмүүс сонсож гин. Тэгээд нөгөө айгуу сайхан нөгөө бодсноороо ингээд нөгөө нэг юу ч бодохгүй нэг сайхан аялаа дээр таны энерги өстө үнэхээр хүч өстө тавилан заяа чинь сэлбэгдэн заа юу. Өстө үнэхээр гайхалтайгаар сэлбэгдэн.
Тэгээд нөгөө нэг одоо өөрийн чинь гэрт одоо нэг юм болсон болоогүй юм чулуу байгаад байгаа байхгүй юу? Нэг юм нэг тийм айхтар том чулуу бишээ, зүгээр өнгө үзмжээрээ ч гэдэг юм уу, хэлбэр дүрсээрээ ч гэдэг юм уу, хамгаалт үйлч гэдэг юм уу, тийм ээ. Тиймэрхүү байдлаар авсан чулуу байгаад байгаа байхгүй юу? Эн чинь өөрт чинь ерөөсөө огт зохгүй байна гэж хэлээд байна. Тэгэхээр энэ юунд чулуу үүлэнд ингээд дом хийгээд 50 зээнд нь буцаа гэж хэлэх гээд шүү. За юу. Тэгээд үнэхээр тийм шаардлагатай хүмүүс байх юм бол та нар минь хувийн уншлага аваад нөгөө үйл тавилангаа сураарай. Тэгээд нөгөө хувийн уншлага ав гэдэг чингүүд аваараа авч болно шүү гэдэг чингүүд нөгөө хүмүүс чинь ингээд идэг байхгүй юу. За би тэдгээр тэр уншлагын тэдгээр группийг сонссон байхгүй юу. Тэгээд нэмэлт уншлага авъя гэд ингээд идэг байхгүй юу. Үгүй байхгүй юу. Би болохоор нөгөө энэ уншлага бол ингээд дуусж байгаа. Ингээд уншаал дуусчдаг. Тэгээд нөгөө тухайн хүний нөгөө нэг хувийн уншлага авъя гэж юу одоо над руу ингээд бичиж байгаа хүмүүсийг болохоор би нөгөө нэг хувь тавилан өнгөрсөн одоо ирээдүй би бүх юм ингэж үзэж хараад толдоод энэ юм байна, тэр нь тийм байна, нэг засвараа ингээрэй гэд би бүх юм ингэж аабэгүй хэлдэг байхгүй юу. Түүнээс ч тухайн уншлагын одоо би тэр бүх юмыг ингэж аабэгүй хэлээл одоо эн чинь юм гээд би дахиад тэгж уншина гэсэн үг бол биш шүү. За тэгэхээр та нар минь ингээд одоо хувийн уншлага аавна гэдэг нөгөө утга учираа айгуу сайн ойлгож ухаж бодоод тэгээд над руу нөгөө холбогдно эцтэй тийм ээ. Тэгээд нөгөө заавал нөгөө нэг надтай холбогдороо гэсэн үг бол биш шүү. За юу. Тэгэхээр нөгөө айгуу сайхан бодороо. Гэхдээ яхахгүй энэ дэр нэг юм айгуу сонь тийм нөгөө чулуу молоо та холбоотой нөгөө үйл тавилан хийсэн хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг одоо үүлийн үрээ дуудаад яах вэ гэж би баг хэлчих гээд байгаа юм шиг санагдчихэ шүү. За. Тэгэхээр дими штэ. Дими юм бол дими байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг дэлгэр заяагаал олох гэж хичээхээс биш одоо нөгөө нэг мэдхгүй одоо хүн өөрийнхөө гараар өстөө нэрээ нэг одоо чулуу юм шүтэл одоо тэр элдэг бусын гэрэл гээтэй одоо олон төрлийн лаа ингээл тойруулж сууж байгаа л одоо дэлгэр заяагаа олчдаг гэвэл би бол тэрэнд бол итгэхгүй шүү. За юм өстөө тэгэхээр нэг тиймэрхүү юм хатуурхал байгаад шүү. За тэгээд нөгөө хөгжмийн зэмсэг сонирхдаг, дуулдаг, хурддаг хүмүүс байгаа бол тэрийгээ зөв сайхан хадгалаарай гэж юм. За тэгэхээр нөгөө айгуу сайхан дэлгэр заяатай байгаараа. Тэгээд нөгөө чи өөрөө өөрийнхөө нөгөө нэг хамгийн сайн юу нөгөө юу контакт үүсгэх хүнээ ерөнхийдөө нөгөө ис ойшоогоод царай цэсэр нь голоод ч гэх юм уу те ингээ буцаацсан тавилан байж магтгүй. Тэгээ одоо нөгөө тэр хүнийхээ тавилан зайг ингэж гансрал болж хүлээж байгаа. Магадгүй тэр хүн чинь ингээд гадагшаа тутагшаа явцсан ч юм уу те ингээ хүлээж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө аюу сайхан бодоорой. Тэгээд тэр нөгөө би энэ группийг сонсож байгаа хүмүүсийг хэзээ ч бити ангийн мах бити идэрэй гэж хэлнэ. За юу. Тэгэхээр нөгөө ангийн мах цах идсэн бол тэр юуныхаа нөгөө улааны дэв бузруулыг заавал гаргуулаарай гэж би баг хэллээ шүү. За. Тийм. Стон хэр шүү. За юу. За иймэрхүү юм юу гарч ийна. Тэгээд тэр нөгөө өөрөө үйл даахгүй байж үйл дааж байгаа юм шиг хийж ягаад сэвтээд байгаа хүмүүс бас байгаад байгаа юм байна. Магадгүй нөгөө нэг үзмэрч гэж хэлэх нь хаашаа юм те. Нэг болсон болоогүй нэг тийм дом үйл хийгээд байгаа юм. Одоо яагаад байгаа юм. Тэ. Тэгээд эсвэл нь одоо нөгөө нэг юм гац сонирхолтой гэж хэлж болно шүү. За юу одоо нөгөө ер бусын юм тавилан зайг дандаа л ингээл гэртээ авчираад идэг. Гэхдээ тэрнийхээ тавилан зайг яаж ашиглаж, яаж гэрэлтүүлж, яаж өвлөө гүйцэхээ мэдтгүй мөртлөө зүгээр л ингээл аваад ирээд идэг. Тэгээд одоо сүүлдээ баг одоо мэлми ч нэг бохирдсан байна. Мэлмигээ юу хараантай их анхаараараа одоо хараамараа ч нэгж муудаж байгаа байх шүү. Ерөнхийдөө нөгөө нэг юм одоо жинхэнэ нөгөө гинжин холбоонд орцсон, хоригдсон ийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Юу яасан тэр сайхан ханижлийн тавилан заяа бүх юм ингээд өөрөө унтраацсан, болсон болоогүй юм хийсэрэн байгаад тэр нь ингээд хатуурхал болцсон тийм хүмүүс сонсч шүү. За тэгэхээр нөгөө та нар минь уучин ухаантай дэлгэр заяатай байгаа чи одоо өөрөө чи ингэж удаан явж болохгүй шүү. Өөрийгөө өөрчил. За юу их айгүй сайхан тийм уучин бай. Тэгэхгүй бол ерөнхийдөө нөгөө нэг одоо өстой эрт тоохгүй, эрлэг тоохгүй гэдэг шиг тийм л тавилан өөрөө ингэж бий болгоод байна шүү дээ. Яагаад энийг тийм сони юм бий болгоод байгаа юм?
надад тэрийг нөгөө нэг хувийн уншлага аваад хэлж болно. Эсвэл зүгээр комментээр би нэг тиймэрхүү юм хийгээд идэх юм а гэдэг юм а бас хэлж болно шүү за. Ягаад ч хизээч нөгөө нэг шагнал хүртэхгүй. Яг энэ хийж байгаа үйлээрээ чи шагнал хүртэхгүй шүү за. Чиний хүсэл чинь уг нь байна. Гэхдээ нөгөө чиний бит чинь алгаал гэд хэлчих гээд шүү за. Юучлаарай. Яа харахгүй нөгөө ингэж хэлээд шүү за. Тэгэхээр нөгөө өөрөө өөртөө байгаа тэр болсон болоогүй тавилангаа нөгөө нэмж битэл нэг юм хатуурхалтай үйл бити аваарай л гэж би баг хэлчих гээд шүү за юу. За тэгээд хондог дарсны амт одоо хинтээ хувааж ууж байгаас шалтгаалаад амт нь их өөр байдаг да. Тэгээд хүрээллээ их сайхан танаарай. За юу. Айгуу сайхан танаарай. Юм гэдэг учиртай шүү л гэж. Тэгээд нөгөө нэг айгүй их юм өөрт чинь ингээл тавилан заяаг өгөөл гэрэлтэй хийгээтэй бүх зүйлийг ингээл өгч явахад тэрийг яагаад зөв ашиглаж чадахгүй байгаа юм бэ гэж. Одоо нөгөө хорвоо дэлхий чамд одоо өөрт чинь ингээл дэлгэр заяаг өгсөн одоо нөгөө бүгдийг ингээл болгоо бүтээ одоо ийм сайхан гэрэлтэй хийгээтэй бай гэл ингээл бүгдийг ч нөгж явахад чи ингээд нөгөө холион бантын ийдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө өөрөө өөртөө бас ингээд дүгнэлт хийгээд алхсан мөрөө хараараа гэж би энэ группийг сонгосон хүмүүст баг хэлээ шүү за. Тэгэхээр нөгөө дэлгэр заяаг одоо ойрон хугацаанд ч юм уу тийм юмыг толдож өгөөгүй бол үнэхээр уучлаарай. Тэгээд нөгөө таны өөрийн чинь үйл тавилантай холбоотойгоор ингээд цаг хугацаа юу яагаагүй байж магадгүй харагдаагүй байж магадгүй. Тэгэхээр өөртөө дүгнэлт хийгээрээ тэгээд нөгөө элдв бусын нөгөө хувийн уншлага авахаар бол авч болно шүү. Тэр бүхэн нээлттэй шүү. За юу. За тэгээд та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. За ингээд 3 дугаар группийн уншлагыг эхэлье. За тэгээд та бүхний маань хувьд болохоор одоо нөгөө нэг юу хизээ нөгөө сайхан төшөөдлгөөр үйл тавилан ирэх вэ гэдгсэн чинь ингэж байна. Та нар маань ингээд нөгөө нэг амьдралдаа бол алдсан хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Нөгөө хамгийн сайн төшөөдлгөөр болох хүнээ ерөөсөө нөгөө төшөөдлгөөр болгож сонгож дийлээгүй хүн гэж байна. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө нэг мэлми чинь харахгүй байгаа юм шиг яагаад тийм буруу сонголт хийсэн бэ гэдэг юмыг одоо та нар дээр хэлж шүү. За тэгэхээр нөгөө нэг яа харахгүй нэг тийм хатуургал хүлээсэн юм байна. Тэгээд нөгөө нэг өөрөө буруу сонголт хийсэн мөртлөө яагаад өрөөл бусдыг ингэж нөгөө юу яагаад байгаа юм бэ? Буруутгаад байгаа юм бэ? Тэгээд одоо ингээл уг нь ингээд нэг юм юу эсрэг хүсний хүмүүс одоо ингээд дөгч байгаа юм шиг боловч зүгээр л нөгөө нэг юм нийгмийн харилцаа, ажил, карьер андлын хүрээнд, анд найз нөхдийн хүрээнд ингэж хондог тулгаж байгаа болохоос ш одоо ивэлж инхрийлж ингэж өртөж байгаа нэг ховор юм а гэдэг юм. Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө нэг юу хэлж ийн вэ гэхээр нөгөө юу яагаад ах юм. Та нар нөгөө нэг юм салсан сарнсан олон үр үндэстэй гундаж явж байгаа хүмүүсийн үгийн төлөөсөнд орсон хүмүүс байгаад тийш үү. За юу. Энэ нь болохоор нөгөө нэг одоо үгснээ хийж одоо ингэдэг шүү дээ. Чадахгүй байсан юм бол яг ч үр хөвгт төрүүлсэн. Чадахгүй байсан юм бол яг ч хөвгт өнчрүүлсэн. Чадахгүй байсан юм бол яг ч ингэсэн гэдэг нөгөө нэг юм хүний амьдралын бүхэл бүтэн тэр чинь бүхэл бүтэн юм ертөнц байхгүй юу тий. Тэгэхээр тэр ертөнцлөө ингээл өөрөө мэдтгий юм шиг шургалж ороод инхгүй яасын, тэхгүй яасын, тэгж яхад нь тэхгүй яасын. Чи угаасаа л нэг юм штэ. Чиний зангаас болоо үз гэдэг юм уу. Ингээл нэг юм айгүй их тийм хатуурхалтай үйлийг ингэж ярьсан хөөрсөн хүмүүс байж магадгүй. Угаасаа нэг тийм жохон омглон зантаа мөртлөө яг тийм омглон зантаа муу гэхээр нөгөө нэг хүний ая талыг харж явдаг хүмүүс сонсч шүү заа юм.
Тэгээд хүний ая талыг харж явдаг шигэ тэгвэл нь тэгээд тэр бүх хүмүүсийн үйл тавиланг ойлгоод явахгүй яасан тий. Яагаад амныхаа зургаар ингэж ярьсан гэдэг ийм юу хатуурхал түлээсэн хүмүүс байгаад шүү. За юу. Тэгэхээр энийг ингээд айгуу сайн бодож болгох болцсон юм байна. Тэгээд нөгөө өөрийнхөө тэр нөгөө юу туулсан амьдрал тавилан заагийнхаа хатуурхал хар сэвийг гаргуул заа юу. Тэгжээж дараагийн тавилан гэрэлтэнэ гэж байна. Тэгэхгүй бол нөгөө нэг ийм уг нь баг залуу хүүхдүүд ч хэл сонсож гин тавилан заяагаа ингээд урсгаж одсон хүмүүс ч хэл сонсож гин тавилан заяагаа урсгаж одсон гэдэг нь болохоор нөгөө яа харахгүй үнтэй суугаад салсан сарнсан тийм хүмүүсээс сонсоод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө эдгээр хүмүүст та нарт нөгөө эрчим энерги гэдэг юм хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө та нар хүний гомдоосон уу гэвэл гомдоосон. Тэгэхээр нөгөө хизээш миний өдөөс тийм байхгүй дээ. Би өөртөө хорхоод чархуу амтэн штэ. Тэгэл би айгүй их юм бусдын төлөө залбирдаг штэ. Энтэр гэл ингээл миний өдөөс нэг тийм айгүй тийм тайлбар тавих гээд байгаа байхгүй юу. Эний чинь эзэж хорвоо ертөнд сонсоогүй юм байна шүү. За юу. Хизээч тэр чинь үнэн сэтгэлийнх байгаагүй. Одоо нөгөө үнэн сэтгэлээсээ нөгөө бусдын төлөө залбирсан залбирлыг хорвоо ертөнц тэнгэр эцэг сонсдог байхгүй юу. Тэгэхээр нөгөө та бүхний ингэж юу яасан залбирсан залбирал чинь болохоор дандаа бусдын төлөө биш. Зөвхөн өөрийнхөө төлөө өөрийнхөө ард байгаа нөгөө авран хамгаалахыг хүссэн хүмүүсийн төлөө залбирсан залбирал байсан гинэ. Тэгэхээр нөгөө та нар маань одоо энэ эрчим энерги их сайхан гэж өөрчлөөд нэгэ гэрэлтэй болоод тэгээд нөгөө дараагийнхаа нөгөө ийм хань түшгийг юу яах ёстой шүү. Дуудах ёстой шүү гэж шүү. За тэгээд нөгөө би айгүй их зовсон, би айгүй их зүдэрсэн, би ингэж зүтгэсэн, би тэгсэн гэл айгүй их ингэж хэлээд байгаа мөртлөө яагаад өрөөл бусдын тэр их зовлон яагаад нэг ч удаа анхаараагүй ингэж асууж шүү. За юу. Таны зовлон зүтгүүр чинь өстой би үнэхээр хамгийн санаараа ойлгож байна. Гэхдээ нөгөө өрөөл бусд нь бас яг л тийм байсан шүү дээ. Тэгээд яагаад тэр хүмүүсийг олгоогүй юм бэ гэдэг юм дээр та бүхэн маань хатуурхал үлдээсэн юм биш үү. За. Тэгээд нөгөө юу хорвоо дэлхийн ингээд өөрт чинь ингээд уг нь хосгүй их цэнгэл баясал уг нь өгсөн юм байна шүү дээ. Бүр өгсөн юм байна. Бүр 2 ч удаа өгсөн гэж шүү. За юм. Бүр ингээд бүр дэлгэр заяатаа өгсөн гэж байна. Та тэрийг сигнал өгөө зогсоосон юм байна. Нөгөө хүн жаргалтай газар хүн тогтдоггүй, өвсдөө газар мал тогтдоггүй гэдэг үг байдаг шүү дээ тий. Яг та тэрэн шиг тэр тавилан заяагаараа дэндүү их тоглосон юм байна. Дэндүү их оролцсон юм байна. Намайг хин яах вэ гэдэг байдлаар за юу. Өстөө уучлаарай. За өстөө энэ дэр ингээд өстөө бүгдийг тэгж харуулж шүү. За юу. Өстөө үнэхээр хорвоо дэлхий өстөө өгөөгүй биш өгсөн юм биш үү. За юу. Бити нөгөө юу ягаараа хорвоо дэлхийг ерөөсө зөвхөж болохгүй шүү. За юу. Үнэхээр гайхалтай тавиланг өгсөн юм байна. Хизээч бити маргаарай. Тэрийг өгсөн гэд хэлчих юм уу? Чаавстаа гэж юу өгсөн тавиланг нь өөрөө голж надтай маргаж бас магадгүй юм байна. За юу. Гэхдээ би болвол хорвоо дэлхий болвол тэрийг хосгүй тавилангаа л гэж илгээсэн гэж байна. Тэгэхээр тэрийг яагаад голсон юм? Эсвэл үнэхээр голцсон юм биш үү? Тэгээд нөгөө хувь тавилангаа голдох нь одоо та хийн илгэл асуучмаар ч юм шиг тий. Тэгээд тэр голоод тэгээд тэр дэлгэр заяа чинь хаана байгаа юм бэ? Би асуучмаар юм шиг санагдчихэ шүү. За юу. Яагаад голж байгаа юм? Хүлээгээд авсан бол өстө үнэхээр гэрэлтэг игээтэй явах байсан юм биш үү? Тэгэхээр одоогийн төвшөнд бол ингээд та нөгөө өстө эндээс л зайлах юмсан гэж бодсон мөртлөө одоо тэр байгаа бууцаасаа хизээч хөдөлж чаддаггүй, буурнаас хөдөлж чаддаггүй болсон юм байна. За энэ дээр л өстө нэрэ жинхэнэ ингэж ашиг хүртэндээ өстө ингэндээ ихэд өстө үнэхээр тэр үүлээ нэг хоёрын хооронд юм аваад ингээл амаа өдүүлдэг. За юу. Тэгээд таны шагналыг бусд нь хүртээд тэнхлэн заяатаагаар толдогддог. Ер нь бүх юм чинь ингэж хаагдсан байна шүү дээ. Яагаад гэвэл нөгөө та тэнгэр эцгийн явуулсан тэр их ивэл инэрлийг та хизээж хүлээж аваагүй шүү. За юу. Өстө би бүр өстө үнэхээр одоо нөгөө хүн нөгөө нэг юм альва зүйл дээр ингээд нөгөө нэг харамсалт хийж болдог л доо. Хувь тавилангаа голж болдгоо. Гэхдээ харамсалт хийж болдог.
Гэхдээ би таныг нөөрэ үнэхээр даанч явдаа гэдээ би баг хэлчмэр ч юм шиг санагдчихэ шүү заа юу. Тэгээд одоо нөгөө таны байгаа байдал чинь өстой үнэхээр хорвоогийн тоосыг өстой үнэхээр л одоо юугаараа л хөдөлгөж явна доо. Одоо нөгөө өөрийнхөө бит хүчээр гэхээсээ илүү одоо нөгөө өршөөл инэрлээрээ одоо уучлаараа л юу туулж яваа хүн гэж би хэлнэ. Өстой үнэхээр тийм юм биш үү за. Тэгээд нөгөө одоо ягаад ч юм ингээд нөгөө таныг ингээд одоо чи нөгөө 50 заяатай байх гад хичээх хэрэггүй. Чи өгсөн өгөөж буян ишгүй чи хүртээгүй штэ, хайрлаагүй штэ, нэрээгүй штэ, чи ийм зан гаргасан штэ тий. Тэгээд ингээд явцсан. Одоо тэгээд одоо зүгээр л чамайг торгоож үлдээч гэх юм уу тий. Иймэрхүү ийм хатруул үзсэн байгаа л шүү за. Өстой ямар сонин мессеж гарч байгааг би өстой үнэхээр гайхаж чинь. Тэгэхээр нөгөө шаардлагатай хүмүүс нь хувийн уншлагаараа аавна үз. Тэгээд эрүүл мэндэ бод. Одоо өөрөө нөгөө нэг ийм жоохон хатуурхал үзээд байна да. Ер нь л нэг эвгүүдчлээ гэ. Тэгээд нөгөө нэг ийм эмнэлэг орно штэ тий. Тэгэхээр нөгөө эмнэлэг оронгууд бүх юм чинь цоо ирүүл гардаг заа юу. За зүг зүгээр л штэ. Яачаад байгаа юм. Одоо та баг баашлаад бие чагнаад байгаа юм биш үү ч гэдэг юм уу тий. Эн чинь зүгээр нөө за энэ яг энэ зэргийн юм байдгийн гээл одоо нөгөө бараг худалчинд одоо нөгөө таны өөрийн чинь өгж байгаа шинжилгээг чинь бүрэн дүүрэн эмчний харахгүй байгаа ч юм шиг санагдаал тэгэл нэг л юм болохгүй байгаа гэл ингээд бодоод байгаа боловч хорвоо ертөнц танд үнэхээр хатуурхсан байгаа даа шүү за. Өстой үнэхээр шүү за юу. Удам мөхсааныхаа нөгөө нэг юм үйл даахгүй нь хамаагүй. Гэхдээ хичээж яваа ир үрийг ир хургыг гэж хэлчмэр юм шиг тий. Тэр хүмүүсийг ингээд нэг инэрдэг бай, дээдэлдэг бай тий. Удмыг авч явах нэг юм хүний юм байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүнийг ингээд яагаад дээдлэхгүй байгаа юм? Яагаад дорд үзээд байгаа юм ингээд асуучмаач юм шиг. Хорвоо ертөнц одоохондоо ч нэг улаан цагаан нэг нүрээ буруулчаагүй байгаа үедэр нь инэрлээ, уучлалаа, өршөөлөө ир гэж би баг хэлэн заа юу. Үүл домоо хийж оршуулуулээ ир хорвоо дэлхийн үдтэй шүү. За юу. Одоо би ингээд нөгөө нэг ингээд уншлага хийгээл элдв бусын үйл тавилан гэж яриа сууж байгаа та адилхан одоо хорвоо дэлхий зүгээр надаар дамжуулаад гэдгийм үү тийм ээ. Одоо нөгөө мэдхгүй надаар дамжуулаагүй байсан ч гэсэн таны өмнөх юун дээр чинь өөрөө л бусдаар бас дамжуулж хэлсэн байж магадгүй. Гэхдээ нөгөө тэр хүмүүсийг болохоор нөгөө үүдэн өмрийн үйл зайг хэлдэг учраас одоо нөгөө одоо энэ уншлагыг бол өстой сонсох ёстой хүмүүс нь сонсч байна л гэж би баг хэлчих гээд шүү за. Тэгээ та бол их хүчрхэг юм бэ нүү? Та өстой би бол үнэхээр гайхаж чинь заяа. Би үнэхээр баярлж чинь заяа. Гэхдээ нөгөө хизээч нөгөө юу яахгүй шүү. Бити тэгж нэг тийм дими балан юм дээр бити ингэж худлаа юм дээр томроод байгаа ч гэж би баг хэлээ шүү за. Та хүчрхэг гайхалтай. Үнэхээр гайхалтай. Би бол таныг үнэхээр их юм бардам юм байна. Мундаг юм байна те. Одоо хин нэгнээс юм өршөөл аврал ирдэггүй юм байна гэж би бодчихъя заа юу. Гэхдээ тавилан заяа бол өөр шүү. Тэгэхээр нүг та одоо магадгүй нөгөө миний одоо энэ уншлагын дорч гэдэг юм уу те элдв бусын юм бичиж байгаа бол тэрийг та хилээ хазаад өнгөрөөгөөд одоо энэ уншлагыг гүйцэд сонслогоо буцаад гараад яв. Одоо би ерөөсөө миний уншлагыг хүн болгон сонсоосоо гэж залбирал одоо ингээд одоо хин нэг нь таалагдхаа байж хүй гэж би худлаа үний юм уншаад ингээд суудаг хүн биш заа юу. Тэгэхээр нөгөө хүний тавилан би хатуу болооч өнөө үгээр нь хэлэх ёстой. Ягаад гэвэл тэр хүн магадгүй ингээд элдв бусын одоо юунд ч орох юм яаж юм тгий осол эндэл элдв бусын юм болох гэж байхад нь би та нар минь сайхан заяатай юм байна, дэлгэр заяатай юм байна. Ингээд яваа тэр маваа тэр гэж би чудлаа хэлчихэд миний өдөөс эргээд тэр хатуурхалыг хүлээсэн хүмүүс босож өндийвэл яах вэ? Үгүй байхгүй юу. Тэгэхээр би нөгөө нэг үргэл гүйцэтгүүлж байгаа. Тэгэхээр нөгөө та нар минь энийг ингээд сонсож дийлэхгүй байвал зүгээр л гараа явчоороо. Тэгээд тэр элдв бусын тэр хувь чат мат тэр фэйсбүүкийн юмар элдв бусын бичдгээ болиороо. Тэгээд тэр одоо тэгээд яах вэ? Одоо тэр нөгөө
би тэгээд нөгөө нэг үзэж харж чадаагүй, цаг нар олгочод би үзэж чадахгүй юм зөндөө байгаа. Би яагаад гэвэл нөгөө зөвхөн ингээд нөгөө нэг уншлага ингээд сууж байгаа юм биш. Тэгээ би чинь одоо хүний үйл тавилан дааж ингэж хөдөө хээр хангаад явдаг. Одоо баг худалчид одоо за дээдл нь ингээд нэг юм за хамгийн их бохондоо гэхэд би 3 хоног явдаг. Хамгийн урттаа гэхэд би 8-9 шөнө явдаг заа юу. Тэгж яхад ингээд ус ширмэн солигдохоо ангуутал одоо намайг нөгөө нэг юм юу та юу илээ хотлоо хэллээ инглээ тэглээ хизээ үцэхгүй хилчүүл яах вэ болчих уу яах вэ өдрөж мэгэл хүнийг нэг юм нахаалны байдлаар битгий хүнийг өдөө хатгаад байгаа чи. Тэгээ одоо би тэр хүнээс одоо би таанараас одоо би нэг 50,000 төгрөг аваад би одоо хаашаа болтох уу тий айгүй муухай ахгүй юу хүнээс ингээд нөгөө нэг юм айгүй сайхан үйл тавилангаа сураад мэдээд тий бүх дэлгэр зайгаа ингээд олоод цаашаа яах ёстойгоо мэдчихэнгүүтээ тэгж хүнийг ингэж албадаж дээрлэхэж болохгүй байхгүй юу. Би чинь бас нөгөө нэг тэгрийн өгтөлтөй өр болохоор нөгөө тиймэрхүү юм дээр их айгүй дургу тэгээд би нөгөө юу яасан зарим нэг хүмүүсийн буцаалтын ингээд өгцсөн байгаа. Тэгээд нөгөө баяр наадмаар айгүй сайхан хүлээцтэй, төвчээртэй, гигэн аниртай байжгаад одоо үйл тавилангаа сурж байгаа бүх сайхан одоо юу одоо сонсогч нартай их баярлж байгаа шүү, тадрахж байгаа шүү. Тэгээд та нар маань одоо өөрийн биеэр ирэх гээд зөндөө олон цаг авсан хүмүүс байгаа. Та нар маань тэгээд дандаа амьстай ирээрэй л гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгэхгүй бол одоо би нөгөө орчин дэлгүүрээс амьс юу авч өмсчээд ирээ гэлгээл буцаадаг л ийм юм болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө бурхан шүтэний өмнө яагаад амьсгүй байж болтгүй юм бэ гэж асуугаад байгаа юм. Бурхан шүтэний өмнө тий миний өвөг дээдсийн өмнө ч юм уу хизээч хөлнөцгөн байж болтгүй юм. Ийм л утга учиртай болохоор би нөгөө би өөрөө нөгөө имийн сандаа, эрийн сандаа ч гэх юм уу тий ийм байдлаараа нөгөө юу яагаагүй шүү. Тэгэж томроод одоо нөгөө хөлнөцгөн ажиллахгүйгээр би дөрөв тогтоодсон юм бол биш. Юм гэдэг чинь учиртай байдаг учраас би тэгж хэлдэг шүү. За юу. Тэгэхээр та нар маань ингээд айгүй сайхан дэлгэр заяатай уучин мухантай сониртоорой гэж би хэлье шүү. За тэгээд нөгөө нэг юу өөр нөгөө нэг анхааруулга үйл тавилан байна уу гэдгийг харъя. За та нар маань өстой үүлийн дургууд бол усын хорлол гэж юмд юу яасан юу орогцсон хүмүүс байгаад шүү. За тэгээд нөгөө хевлигээр явагч амтны үйл тавилан эдэлсэн хүмүүс гэж байна. Одоо юунд хатгуулсан барьсан те. Одоо нөгөө аял зугаалганд явж явахдаа хатгуулсан хурим найран дээр хөдөө орон нутагт нь өргөө гэрт нь тэр үйл орсон урт амтан орсон хил амаараа долоосон юу яасан ингэж хороо цацсан хар мэлмигээрээ ширтсэн ч юм уу те иймэрхүү тавилан хүлээсэн хүмүүс байгаад байна. Энэ үйл тавилангаа ингээд нэг юу яах хэрэгтэй шүү. Энгийн тохио биш вэ шүү гэж хэлж байна. За тэгээд одоо өөрөө ингээд нэг тавилан заяан дээр унтрах болоогүй гэж шүү. За юу миний хүүхдүүдээ. Тэгээ ерөөсөө огт унтрах болоогүй гэж байна. За тэгээд нэг яах вэ? Ирж уцхын хорвоо дээр нэг наврын навчс ингээл гандаал унаал ингээл хоцорж л байдаг юм. Гэхдээ тэр болвол нэг тийм юу цаг хугацааны асуудал шүү. Тэгээд эргэж уцхын хорвоо дээр өөрөө өөртөө ээлтэй байгаарай гэж байна. Өөрөө өөргөө хайрладаг, инэрдэг, гигэн аниртай байгаа ч гэдэг ямиг өстой үлийн дургүй хилээд шүү. За юу тэгэхээр та нар маань ингээд өөрөө өөрийгөө их сайхан хайрал, гамн, дэлгэр заяатай бай. Дахиад ч хоёр сонголт гарч ирэх юм биш үү? За юу. Тэгээд тэр сонголтоос та нар маань ингээд зөв ухаанаа олоорой гэж байна. Одоо нэг өөрөө өөрийг чинь ингээл хүндэлтэй хүлээж чадах хүн гарч ирнэ. Өөрөө өөрийг чинь наашир ирүүлэр болиул гэдэг тэгж томорч исэн хүн гарч ирнэ заа юу. Тэгээд гурав дахь нь болохоор өөрөө өөрийг чинь ашигладаг одоо хор хөнөөл өгдөг, одоо хар сархад өгдөг, тавилан заяаг чинь ингэж унтраадаг тийм гурван тавилан гарч ирнэ гэж байна. Тэгэхээр хамгийн гол нь чи сонголтоо зөв хийгээрээ одоо өөрөө өөрийг чинь хүндэлтэй хүлээдэг хүн л хэрэгтэй үстэй тийм ээ. Тэгэхээр ирүүл болиул гэдэг хүн дээр чи бити очоорой. За юу. Тэгээд тэр хортоо үлийг өгдөг хүн чинь эхлээд нэг юм
бэлгэсэлд элдв бусын юм өгнө гэж шүү. За юу миний хүүхдээ. Тэгэхээр энийг айгүй сайхан бодороо. За үзэмжээ битгий гол. Чи өөрөө байхдаа айгүй сайхан дэлгэр заяатай байна. Үнэхээр гоё. За тэгээд нөгөө магадгүй чи нөгөө нэг өөрийнхөө ертөнцийн дээр өөрийнхөө тавилан заяан дээр ийм цэцэг хуартаа нэг шаргал өнгийн чигээд хэлчмээр юм уу нөх гоё ийм цэцэг навч дэлгэрсний дээгүр өмсдөг хувцсанаар өмсөжсэн байж магадгүй шүү. За юу. Тэгэхээр тэр тавилан заяагаа дээдлж яваараа гэж шүү. За тэгээд одоо чи чамд одоо чиний би хаа өрчлөгдөө тэрийг өмсч хөдөрч чадахгүй байсан ч гэсэн чи тэрийг ингээд хадгалаад байж байхад бол бүх зүйл эргэж ирнэ гэж шүү. За үнэхээр тэгээд нөгөө хортой найзуудын бэлгээс хол яваараа гэж байна. Хортой найзууд гэдэг нь болохоор одоо хортой хүрээлэл элдв бусын хүмүүс одоо чамд саймшраал нэг юм бэлэг хадаг өгөөл те. За энийг миний найз сэргэлээрээ гэсэн мөртлөө өөрийнхөө эргэлдэггүй юмыг хог навшаа өгсөн юм шиг. Тиймэрхүү юм бас байгаад идэх юм биш үү? За юу. Тэгэхээр энэ дээр ингээд айгүй сайхан бодолтой болгоомжтой байгаараа тэгээд та бүхэн маань уншлагыг маань энэ хүртэл сонссонд их баярлалаа. Тэгээд нөгөө дараагийн уншлагаараа уулзъя. Тэгээд энэ дээр нөгөө нэг элдв бусын нөгөө хатурхалтай үйл тавилан одоо гарсан барьсан элдв юм болсон байсан ч гэсэн та нар маань нөгөө нэг авахыг аваад хаяхыг хаяад тийм ээ өөртөө таацуул сонсоод дэлгэр заяанда бодороо. Тэгээд яхахгүй нөгөө өөрийг чинь ингэж унтрах дуусах тийм хатурхалтай тавилантай хүн бол биш шүү. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө хүн буруу замаар будаа тавиул буцахтаа шороо тэн гэдэг чтэй тий. Тэгэхээр нэг хүрээлэл үүлээ бодороо. Тэгээд дээр нь нөгөө бити нөгөө өөртөө бити ингэж юу ч чадахгүй байж бити омогшооч гэдэг байгаа байхгүй. Амар омогшлоо. Би л байхгүй бол одоо баг энэ компани ажил явахгүй ч гэдэг юм. Энэ гэрээ амьдрал зогсон ч гэдэг юм. Би л бүгдийг зогцоолдог гэл ингээл хөөрөөд байж хооронд чинь ардуур чинь асар их юм тавилан заяа урсаад байгаа байхгүй юу. Одоо нөгөө чамааг нөгөө орлох хүний чинь бий болгоод байна. За юу. Хорвоо дэлхийн нүдтэй учраас та нар мань их ужуу ухаантай ингээд нэг юм бодоодохдоо өөрийн чинь араас эсрэг хүн тавиад ингээд бий болоод байна гэхээр чинь их хатуу үл байхгүй юу. Тэгэхээр өөртөө бадамнахаасаа илүү одоо өрөөл бусдын үлийг сонсож их уучин ухаантай дэлгэр заяатай байх нь хамгийн чухал байгаад байна шүү миний хүүхдүүдээ. За юу. Энэ дээр ингээд нэг юм айгүй сайхан бодоороо. За тэгэхээр нөгөө юм гэдэг учиртаа шүүл гэж хэлэх гээд байгаа шүү. За тэгээд та бүхэн маань энэ хүртэл их юу сонсож ясанд баярлалаа. Тэгээд нөгөө нэг элдв бусын тэр нөгөө муухай зүйл хэлэх гэж байгаа бол тэрийгээ зүгээр нөгөө нэг юм хангаад гаргаад агаар салхинд үлээж чирээ. Тэгээд нөгөө би хизээч нөгөө худлаа хэлэхгүй, хулхаа ихгүй. Тэгээд дээр нь нөгөө төлөг минь хизээч худлаа хэлдэггүй учраас би та нарт ингэж их бардам ингэж ярьдаг шүү. Тэгэхээр нөгөө нэг айгүй сайхан бодоороо. Тэгээд та нарт ингэж худлаа хэлсэн юм шиг, хатуурхацсан юм шиг бодогдох юм болвол нь за юу. Энийг зөндөө олон хүн сонсож байгаа штэ. Тэгээд нөгөө юу яаж байгаа штэ. Зөндөө олон хүн сонсож байгаа учраас би авхаа авчи хаяхаа ичи гэд ингээд хайж сураараа гэж би баг хэлэх гээд шүү. За тэгэхээр нөгөө магадгүй миний уншлага одоо чамд одоо тархинд чинь шийдэн асаасан байх. За юу. Үнэхээр юм дэлгэр заяатай ийм шийдэн асаасан байх. Тэгээд буцагсдын тавилангаа таслуулаараа бити ингэж араас нь бити дагаж яваараа. Одоо ирж уцхын хорвоо дээр их хатуу тавилан шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө айгүй сайхан байгаараа тэнгэр эцгийн үйл тавилан чиний зам мөрийг тэгшилж байгаа шүү гэж одоо сүулт нь ягаад ч юм тэгж хэлмээр санагдаж байна. Магадгүй энэ нөгөө нэг үйл тавилангаас сураад одоо нөгөө хуран умсаа хугслан байж надтай уулзсан хүн байж магадгүй. Би бол тэгж бодож байна. Хуран умсаа хугслан байж хүний үлийг авсан хүн байж магадгүй. Эсвэл өрөөлийн үүлэн дээр тэгсэн ч хүн байж магадгүй. Тэгтээ нөгөө тэр тавиланч чинь одоо нэг нэгээр нэгж бүхэлж байгаа шүү гэдэг юмыг хэлж шүү. За хувь тавилангийн үйл тавилан тэгж шилж байгаа учраас тэгээд нөгөө надад бити нөгөө би нөгөө нэг идэх талхаа олох гэж те ингэж их хөдөлмөрлөдөг. Би өглөөний нарнаас үдшийн бүрийн хүртэл ингэж хөдөлмөрлөөд тэгээд үрцэн чинээ үйл тавилан авдаг гэж надад бити тийм тавилан заяаг бити надад урсгаараа. Яагаад гэвэл би ч гэсэн одоо нөгөө өгдөлтөө ирсэн хүн
тэгээд үйл тавилангаа тэгшлэхийн тулд би өөртөө үнэхээр нөгөө буруу зүрх бодож байгаа хүмүүсийн тавилан заяаг гэрэлтүүлэх гэж даах гэж тийм ээ. Өөртөө үнэхээр нөгөө нэг юм хатуу тавилан гих үүрч явдаг хүн шүү. Тийм учраас нөгөө миний өөдөөс тэр тавилангаа хэлхийнхаа оронд одоо зүгээр л тэнгэр эцэгт л үүлээ гаргачаарай л гэж би их хичээнгүйлэн гуйж байна. Тэгээд та бүхэндээ энэ үртэл сонссонд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр бүгдээрээ уулзъя. Баярлалаа.